Сайн байцгаана уу? Залуурс зургийн сургалтын багш Хүслэн байна. Өнөөдөр 12-оос 15 насны хүүхдүүдийн 7 дугаар хичээл эхэллээ. Өнөөдрийн хичээлээр болохоор хар зургийн натюрморт зурах арга барилын талаар зааж өгөх болно. Юун түрүүнд бүгдээрээ гэртээ сандал дээр юм уу ширээн дээрээ ийм натюрморт байрлуулах хэрэгтэй. Ингэж байрлуулахдаа өөр төстэй янз бүрийн зурсан зураг, фото зургийг харж агаад ерөнхийдөө 2-оос дээш биетүүдийг хостолон тавих нь илүү зохимжтой байдаг. Тэгээд бид нар бүгдээрээ зурж эхлэхээс өмнө цаасаа наацсан байгаа. Одоо энэ хэмжээгээ форматаа харж агаад зохиомжлох байгаа эхлээд. За одоо багшаа харцгаая. Бид жижиг зохиомжоо хийхдээ эхлээд цаасныхаа форматыг нь жижигхэн цаасны дээр яг зөв харьцаагаар гаргах хэрэгтэй. Тэгснийхаа дараагаар натюрморт босоо зурх уу, хөндлөн зурх уу гэдэг шийднэ. За тэгээд энэ удаад багшийнхан болохоор натюрморт за ингээд баг зэрэг хөтлөж байна. Энэ бол чиний өөртөө тавьж байгаа натюрморт учраас хүснээрээ хөдөлгөж болно. Таалагдахгүй бол зарим биетийг сайжруулна. Ерөнхийдөө цаасны дээрээ дүүрэг маягтайгаар зохиомж авалт зохиомжтой байдаг. Багш нь ингээд өөрийнхөө зохиомжоор одоо энэ натюрмортыг харж агаад ийм 7 зохиомж гаргалаа. Нэг нь босоо, үлдсэн нь бол ерөн хэвтэй зохиомжтойгоо. Тэгэд ингэж олон эрүүл хайгуул хийсний эцэст яг зургийнхаа хамгийн эвтэйхэн хувилбараар зурх хэрэгтэй. Одоо ингэж энэ дүрсүүдийнхаа байрлуулад. За тэгээд эндээсээ нэгийг сонгож томруулна гэхэд багш нь бол энэ зураг яг энэ жижиг зохиомжоо сонголоо. Одоо энийг хэрхэн томруулахыг харцгаая. За эхлээд энэ жижиг гаргасан зохиомжоо яг энэ наасан цаастайгаа формат нь харьцаанд ижил байгаа хэсгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд үгүй бол энэ жижиг зохиомж дээр баг зэрэг аль нэг тал руу зай нэмэх ч юм уу хасах байдлаар их тохируулчаад тэгээд энэ дээрээ ингээд бид нар зургийг яаж томруулдаг вэ? Өөрсдөө хой жижиг зургийг тэрийг яг тэр шигээ ингээд цаасаа эхлээд 4 хуваа. За ингэснийхаа дараагаар өөрийнхөө одоо бэлэн форматыг ч гэсэн дөрөв хувь хэрэгтэй. За ингэснээрээ бид нэр одоо тэнд байгаа биетийг маань яаж энэ цаасан дээр эвтэйхэн багтаах, байрлуулахыг ингээ гаргацсан байгаа шүү дээ. Энийг яг зөв буулгах чадах тийм нөхцөлийг үүсгэж байгаа гэсэн үг. За ингэхдээ одоо шууд ингээд анхаа зураад альмаа зураад эхлэх гэсэн үг бол биш. Хамгийн дээр байгаа цэг, хамгийн баруун тал, хамгийн зүүн тал, хамгийн доотлыг нь одоо энэ шугамынхаа тусламжтайгаар тэмдэглэнэ. Яг зохиомжийнхаа дагуу зураг томруулсныхаа дараагаар одоо зохиомжоо харахгүйгээр яг жинхэнэ их биетэйгээ харьцаж зурх хэрэгтэй. Гэхдээ одоо яг энэ алим, данх, өндөгний хоорондын харьцаа тэгээд яг хаана байлж байгааг нь яг энэ зохиомжоо гаргаснаа алдахгүйгээр одоо дотор нь томруулж жижигрүүлэх нэг тиймэрхүү жижиг сажиг алдаагаа засах болно. Бид яг өмнөх зургууд шиг ингээд зургаа эхлээд ерөнхийд нь тайван байдлаар эхлэх болно. Ингэснийхаа дараагаар нарийн ширээ байгуулалтаа хийх болохоор эхний энийг гэж хоорондын харьцааг нь яг зөв гаргах нь чухал учраас чухал болохоос биш одоо тийм нарийн гоё зурх нь бол эхний ээлжинд бол сонирн бол биш. Ерөнхий биетүүдийнхаа хөдөлгөөнийг нь зурсны дараагаар артлынхаа даавныхаа нэг хөдөлгөөн ер
нь яг харангуут л яг аль хөдөлгөөн нь харагдаж байгаа яг тийм чухал гэсэн хөдөлгөөнийг л тэмдэглэнэ. Яг анзаарч байгаачлан ингээд тэр миний сонгосон зохиомж нь болохоор ингээд дүрсүүд маань нэлээд том дүүргэсэн байдалтай байгаа. Ингэснээрээ бид нар доторх байгуултыг наривчлан зурхад амар болно. Бид ингээд ерөнхий хар зураг, тойм зураг гаргацсан бол энийгээ балруулж агаад тэгээд яг үндсэн байгуулалтаа гаргаж эхэлнэ. Балруулахдаа бүгдийг ингэж шууд ингэж шанг дарж балруулахгүйгээр өмнөх жилүүд дээр хийсэн шиг зөөлөн яг гол дүрсээ өвдөөгээд балруулна. Ирэхэд бид өөрсдөө зурсан бол яг өөрийнхөө зургаасыг бол хараад ойлгодог байгаа. Яг энэ зөв алийг нь өвдөөсөн зүйл болсон. Ингэснийхаа дараагаар одоо бүгдээрээ нэг бүх дүрснийхаа ийм одоо гол тэглэлийг нь зураад суурийг нь зурж эхэлнэ.